наа чи халуун твээс гарсан. Ерөөсө тэр хүмүүжлгүй төлөвшөл их муу нийгмээс үүсчихсэн тийм хүмүүсээс бий болчихсон бүжиг аахгүй юу? Бүдүүлгээр ярих юм бол яг тэр гал халуун юм баймаар байна. Тэр сүлд баяртай гэж штэ. Содтуя. Тэр баяртай болоод штэ бүр илүү их тийм донжтой их хатуу баймаар санагдлаа л да. Тэгэхгүй бол одоо зүгээр тийм жижигхэн гар хөдлөлт байлаа л да. Тэр бол сэтгэлээс байвал их зүгээр баймаар байна. Тэр нөгөө талаасаа ч гэсэн партнер ч гэсэндээ тэр тал дээр нь бас зөвлөмөр байгаа. Би бас их тавтаад байна уу? Уучлаарай. Намайг жоохон тийм зэрлэгшүүлж адууслаг байдал олгооч энэ төр гэж хэлмээр байгаа байхгүй юу тийм? Тэгмээр байна. Тэгэхгүй яг эрэгтэй хүн биш байгаад байна шүү дээ. Би бол оронд нь бол тэнд урд тастаж одоо хүчтэй баймаар яг энэ өмссөн хувцас энэ өнгийг бол би үнэхээр шөмжилж чадахгүй. Гавчраа би бол жоох эсрэг саналтай юм л да. Манай Сатогийн партнер яг гоо үзэсгэлэнд дэндүү авцсан байна. Эмэгтэй хүн би санал үгээр. Хоёр марганы гэрээс ингэж тасарч би бас санал үгээр. Би 2-1 харьцаатай. 2-1 харьцаатай шүү. 2-1 харьцаатай. Наа чи зүрхтэй штэ. Гал дүрлцэх хэрэгтэй байна штэ. Тэгэлгүй яг тэгэхээр гооч шүүгч хийснийг бас хүлээж аваасан. Юу гэж хэлэх гээд нөгөө шууд эзэрхийлээч, эзэмдээч, түрэмгийлээч гэдэг юм л да над. Хэрвээ тэгэж чадахгүй над малгайг надад өгч. Орчуулагч буруу орчуулсан шүү. За. За харин бацаахан шүүгчөөд. Яг гаавчтай бас санаа нэг юм л да. Гэтэ юу гэдэг юм гэхээр өөрөө яг амьдрал дээр яг иймэрхүү одоо юу гэдэг яг ийм үйл явдалтай тохиолдож ирсэн болов гэдгийг асуумаар байна. Нэгдэн. Тэр хувийн юм хэрэггүй байна. Тэр чинь хэрэгтэй. Өдөрчд бас сонсохыг хүсчээд ингэж байгаа. Хит хувийн биш байхгүй энэ чинь. Зүгээр яг хэрвээ team сэтгэл байсан бол энэ чинь илүү бүжиж чадах байхаа гэж бодоод байхгүй юу? Би тэрийг хэлүүлэх гээд байгаа. Хоёрдугаар надад бол яг содтоё загвар өмсөх чирэл харагдсан сая бол. Энд чи гарч ирээд яг одоо тэр байгаа бүх бүжгийг дуустлаа яг тийж харагдлаа. Тэр дунд нь тэр яг жүжигсэн тоглолтууд дээр бас өшөө олон хуурах зүйлүүд байсан байхгүй юу. Тэгээ би тэрийг гаргаасаа гэж хүсэж байгаа. Тэрнээс биш шүүмжлэхгүй юм шүү. За тэгээд ийм гайхалтай гоо үзэгслэн, ийм ихэмсэг байдал, ийм дүлгөөхөн байдал дээр за бид бүхний хүсэж байгаа тэр ирч хүч галт цаг нэмэгдэх юм бол за тэгээд таавал ялагч. Магадгүй таавал ялагч тийм эстэй шүүгчнэрээ. Та нар тэгэж хэлэх гэж байна. Тэгвэл энэ зүйлийг үзүүлээд өгөөрэй дараагийн бүжгэн дээр. Ганц солмоо. Чиний толгой дээр тогтохгүй байгаа малгай миний би толгой дээр тавьчлаа. Тэгвэл энэ малгайг бүр миний толгой дээр тогтохгүй хотол оноо өгөөсэй гэж хүсэж байна. Ингээд эрхэм шүүгчдийн бүрэлдэхүүний үнэлгээ 8, 9, 7, 6 баяр үргэе. Дахин баяр үргэе. Үзэгчтэй та бүхэн маань дэмжихийг хүсчээд хувийн дугаар 4 мессеж хийхэд болно. 155 166 одоо бүжиглийн шоу маань үргэлжилж байна. Хоёртай дахин амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа үзэгчид та бүхэн маань ч гэсэн инээмсэглэж байгаа бах. Бид бүхэн бүгдээрээ инээмсэглэж байна. Ягаад гэвэл хамгийн гоё бүжгүүдийг яг энэ тайзан дээрээс үзэж байна. Одоо бүжглийн шоу үргэлжилж байна үзэгчтэй. Дараагийн оролцогч хэн бол? 3G ухаалаг утсаа утгаар нь ашиглая. Бүжгийн спортыг дэмжигч G-Mobile. Одоттой бүжглийн шоуны хамтран зохион байгуулагч таны хэрэглээг төгс зохицуулсан дараа төлбөрт шинэ багц төгөлдөр. Үндэсний оператор G-Mobile. За манай болтоотор болохоор хамгийн ихний бүжгээр нь удаан айлс бүжгийг сонгосон байгаа. Бүжгүүд ерөнхийдөө нэг 160% дараа явж байна. Маш хэцүү байт юм байна. Ер нь удаан айлс бүжиг маань маш зөөлөн тэгсэн мөртлөө бас тэрэнд нь жоохон сэтгэл эмоц оруулж болтоотортой хийж байгаа. Тэгээд бас дуучин юм болохоор урлагийн юм болохоор гайгүй хүлээж авч байгаа. Тэг амархан юм шиг санагддаг байсан чи одоо энэ удаан айлс гэдэг хөдөлгөөн тутамдаа тийм одоо нэг юм илэрхийлж байдаг. Айгүй тийм нэлээд хэцүү. Алдаанууд бас нэлээд гарч л байгаа л да. Нурууга, чангал, баруун тохоо унжин ч гэх юм уу. Тэрэн дээр нэлээд өөрийгөө бас цэгнээд алдаагаа засаад явж байгаа. Партнер гэдэг бол яалч явахгүй тэгээд хүнийг бас аваа явчих тийм байна. Мэргэжлийн хүмүүстэй бүжиглэн гэдэг бол тэрнээс бол одоо чадахгүй нэ.
Эрхэм үзэгчдээ та бүхний өмнө хувийн дугаар 6 дуучин Базар садын Болдбаатар хамтран бүжиглэгч Мөнх Заяа нар удаан байс бүжгээрээ бэлэг барьж байна. Хүлээн авна уу? Баяр хүргэе хувийн дугаар 6 Болдбаатар хамтран бүжиглэгч Мөнх Заяа удаан байс. Үнэхэрийн эрхэмсэг, үнэхэрийн ирмүү, үнэхэрийн гоёмсог байсан байлаа. Баяр хүргэе та хоёрт. За баярлалаа. Манай үзэгчид маань сандаг байгаах. Харин шүүгч нар маань хэр сандагтай байна? Хадагтай алтан цэцэг шүүгч. Надад бол Болдбаатар маань их гоё тайван яг угнаачны хэлдгээр эрхэмсэг шинжилмэн байж чадлаа гэж би хэлмээрээ. Тийм үзэгчтэй маш их таалагдлаа. Үнэхээр гоё бүжгэлж чадсан. За ганчаар шүүгчийн хувьд Над их сайхан зөөлийг мэдрэгдлээ. Баярлалаа. Нэг юу ч гэмээр нэг юм дутаад байна. Яг юу дутаад байгааг би хэлж мэдэхгүй байна. Болдбаатараа би цаг хугацаа явах тусам чамаас бүрл их залуунаас харагдаасаа гэж хүсдэг. Энэ зүгээр үзэгч гэдэг юм уу те? Жирээ нэг иргэн хүний хувьд бодол юм байгаа юм л да. Бүрл их залуунаас харагдаасаа гэж бодож байна. Сая энэ бүжгээс бол харин надад маш тийм гоё зөөлийн мэдрэгдлээ алтай. Яагаад гэвэл энэ хооронд нэг жоохон салж амжлаа шүү дээ. Би бол яг салж амжлаа. Ингээд нэг жоохон салаад бас нэг тийм бас энэ хорвооч нь бас нэг аятайхан мэдрэмж байдаг билүү гэх тийм боломж олголоо. Тэр боломжинд бас тийм бяцхан ч гэсэн дөхүүлж өгсөн тэр партнер бүжигчэнд бол эмэгтэйд бол би үнэхээр баярлалаа гэдгийг хэлмээр. Хамтран бүжиглэгч Мөнх Заяа Маш зөөлөн их гоё байлаа шүү дээ. Тийм үстэй. Энд гарч ирж байгаа манай оролцогчдын хувьд өөрийгөө эвдэж байгаа нийтлэг яриагаар бол өөрийгөө эвдэх. Болдбаатар маань ер нь хэр өөрөө зөөлөн юмтэй. Ялангуяа ийм партнертай энэ сайхан бүсгүйтэй харьцахтай хэр зөөл. Ер нь бол зөөлхөө зөөлхөө. Зөөлхөн гэж зөөлхий ихээр үнэмшнэ гэж одоо. Би чамайг их нарийнгаантай хөвгөлтэй залуу гэдгээр би их сайн таних шүү дээ. За. Ямар ч энэ бүжгэн дээр л тэгэл ерөнхийдөө бол өөр ирэхгүй тэр нэг аяыг нь сонсоод ирэх тэр сайхан зөөлхөн нөгөө бүсгүйгээ ч гэсэн харахад бүр
ингээл дагаад намирмаар санагдал да намирч чадахгүй нөгөөсөө хөдөлгөөндөө удагдаа тий. Хөдөлгөөн боо удагдаа тиймэрхүү л. Сандарч гин үү? Сандарч гин үү? За ер нь голоос нь гайг боллоо. Эхлээд бол хамгийн анх бүжгэж байгаа болох тэр. Тий. Бүжгийн дундаас нь Дундаас нь тийм ээ. Годоос нэг чид энэ дээр гараа бариад байгаа юм. Тэрийг тодруулах гэж тэр гарыг яг тэнд байлгамаар гэж байгаа юм да. За бодоотрийн хувьд тийм баха. Эмэгтэй хүнийг ээж таалахдаа магадгүй эмэгтэй хүнийг инхрийлж таалахдаа үнсдэг биш үнэрлдэг баха тий. Сайхан үнэр. Баярлаа. Ийм гоё мэдрэмжийг төрүүлж чадсан байх гэж бодож байна. Харин буцаага шүүгч өөд. Тийм би бодоотрыг дуулж байгааг нарсан. Ер нь бол яг хувь хүн нэг зөөлөн баг. Яг сайн чамтай бол санал нэг байна. Тэгээд өөрийнх нь яг тэр хувь хүнийхэн одоо зөөлөн чанар нь саяны бүжин дээр илүү зөгцлөө. Тэгээд тэр нь харагдлаа. Тэгээд маш яг дөнгөж сая үзэгчлээ өөртөө харсан бах те. Та нар бүгд ийш орцсон байсан шүү дээ. Үнэн үү? Тийм. Үнэн бол алгаацсан дээр шүү дээ. Тийм. Тэгээ хамгийн гол нь өшөө дотоод студиэс чинь гарч байгаа тэр их тэмүүлэл бүжиндээ чинь өшөө сайн мэдрэлж өгвөл их гоё болно. Тэгээд би чамайг яг стандартын бүжин дээр өшөө гоё одоо тийм содон зүйлүүдийг их гаргаж ирээсэй гэж хүсэж байна. Тэгээ чамд амжилт хүсье. За дараагийн стандарт бүжгэн дээр яг ийм хүссэн зүйлийг хийх үү? Одоо л хийчихье яг барьсандаа. Хийнэ. Ямар ч манай бүжгийн багш маань ерөнхийдөө бас нэг маш хүнд миний бодлоор бол маш их хүнд хөдөлгөөнүүд л ингээл тэрийг өднөр ч одоо шин ороо ингээл янз янзаар л автаалгаа л тэ. За манай байна. Шүнгээд партнер байгаа. Тий, шүн орой янз янзаар татж байгаа гэж. Тий, янз янзаар татж байгаа гэж штэ тийм ээ. Тэр нууцаа задлагыг нь яаж байгаа юм бэ? Мөнх сая яаж янз янзаар задлж байна? Бэлдэж байна. Ойлгохгүй наа. Гүг хоёр бэлтгэлийн хувьд хэр их сайн бэлтгэл сайтай байгаа. Тэгэхгүй юм болсон юм тий. Сайн байгаа? Үнэхээр бодоотортой бүжгэлж байгаа сэтгэл хангалуун байна уу? Эсвэл хинтээ чи бусад оролцогч нарт эрэгтэй оролцогч нарт бүжгэлмээр байна уу? Хангалуун байгаа үстэй. За баярлаа. Харин мөнгө уяг шүүгчийн хувьд энэ удаан байс таны зүрх сэтгэлийг хэр зөөлж чадмаа? Тий, зөөлөн байс байлаа гэж яг үнийг хэллээ. Их л зөөлхөн л байлаа. Өөрөө ч их зөөлхөн хүн юм байна гэж бас хүмүүсээс мэдж авлаа. Тий, болдоотрийн хувьд болохоор биеийн юу гэдгийг цэнгийн бүжиг нөгөө Европын цэнгийн бүжиг бүжиглэх гоё шугам би бүжиглж явц шүү дээ. Тэгээ дээрэс нь төрх байдал ерөнхийдөө байна. Энэ бол бүжигчүүний ерөнхийдөө нэг 50% ч юм уу тэр хүрэх том үзүүлэлт байхгүй үлдсэн өнөдөн зөөлхөн. Саяны вайс бол надад таалагдлаа. Тэгээ дээрэс нь хүндэрсэн эдмэдүүд энэ хийж лээ л да. Баяр үргээ. Шүүгчдийг ийм олон зүйлийг яриулж чадчихна гэдэг чинь үзэгчдийн бас зүрх сэтгэлийг үнэхээр ийм бас байлд дагуулж чадсан гэдэгт итгэлтэй байгаарай. За баярлалаа. Харин энэ гоёмсыг зөөлхөн байс төгссөн эрхэм шүүгчдийн үнэлгээг хамтдаа сонсцгоё. 9 8 8 7 баяр үргээ. Өөрийн чинь бидсэн тэр их өнөр хөдөлмөрийн бас үр дүн тэр нь санал хэлж байна. Сайхан. Таалагдж байна өө. Үзэгчд маань гайхаж байгаа ийм зөөлхөн хариулт хийдэг хүн дараагийн Латин Америк бүжгийг яаж бүжиглэх болоо. Хэрэв та бүхэн маань энийг үзье гэвэл одоо бүжигний шоуг орой болгон үзээрэй. Чамд амжилт хүсье. Болдоотор мөнх цаяа. Хувийн дугаар 6. Та сандаа ирүүлээрэй. 155 166. Баяр үргээ. Амжилт хүсье. Үзэгчдээ одоо харин дараагийн оролцогч хэм бэ? Хамтдаа үзье.